Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Өнөөдөр 2 дугаар хаад номын 20-ыг уншина. 2 дугаар хаад 20 дугаар бүлэг. 20 дугаар бүлэг. Хезекия өвчлөг. Тэр өдрүүдэд Хезекия өвчлөгчтэй болжээ. Амоцын хүү иш үзүүлэгч Исая түндэрэгэд. Эзэн айлхдаа гэрээ засагтун учрамчи амьд өмтөхгүй үхэн гэсэн. Тэгэхэд Хезекия нүрээ хамруу явуулан эзэндээ залбирч. Аяа эзэн би танаас гуйж. Би таны үг хэрхэн үнээр болон бүхий зөвхөрөн явж. Таны бэлмэд сайныг үлдэж байсныг одоо санааж хэлээд сурхан гуйлав. Тэгэхдээ Исаяг дун хашаанаас гарахаас өмнө эзний үг түндэрч. Буцаж яваад миний ард түмний удирдагч Хезекияд. Чиний үг эзэг Давидын бурхан эзэн би айлдж байна. Би чиний залбирлыг сонсож нулимсыг чинь харлаа. Үзэгдэн. Би чамайг итгэв. Урд чи эзний өргөнд очив. Би чиний өдрөмждөр 15 жилийн нэмж чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас авна. Өөрийнхөө төлөө болон миний зарц Давидын төлөө би энэ хотыг хамгаална гэлээ хэмээн хэл гэв. Тэгээд Исая зүсмэн бичрэж тэд бүхлаад эдгээр нь тэмбэлтэр игэн гэв. Хезекия Исаяд эзэн намайг итгэж би урд өдөр эзний өргөнд очих гэсэн ямар тэмдэг байх вэ? Гэсэнд Исая эзэн ансыг сор хиймэлийг чамд хийх тэмдэг энэ. Сүүдийг 10 алхмаар өргөжлөх уу? Эсвэл 10 алхмаар ухрах уу? гэв. Хезекия сүүдийг 10 алхмаар өргөжлөх амархан бүгд харин сүүдийг 10 алхмаар буцааг гэж хэлжээ. Иш үзүүлэгч Исая эзэн хашгирсанд Ахазын шатаар өнгөрөн бөгч сүүдийг 10 алхмаар буцаав. Вавилоны ичнэр. Тэр үед Хезекияг өвчтөй байсныг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Меродах-Баладан Хезекияд захидлаа биелүүлэв. Хезекия тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнсийн сан, мөнгө, алт, англи үнэртэн, үрд тос, зэвсгийн агуулга болон өөрийн бүх агуулга байсан бүгдийг үзүүлв. Хезекиягийн гэрт болон бүх эзэмшлэгтэн тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй. Ингээд иш үзүүлэгч Исая Хезекия хаан руу ирж энэ хүмүүсд юу яаж байна вэ? Тэд хаанаас танийг зорж ирв гэж асуухад Хезекия тэд алсгалын орн Вавилоноос ирсэн гэв. Исая тэд таны гэрт юу үзв? Гэхэд Хезекия тэд гэрт байгаа бүхнийг үзсэн. Тэдний үзүүлээгүй юм эрдэнсийн самт мэнд байхгүй. Тэгэхдээ Исая Хезекия эзний үгийг сонсогдсон. Үзэгдэн. Чиний гэрт байгаа бүхэн чиний зөвгүүдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон руу зөөгөн ирж буй. Юу ч үлдэхгүй гэж эзэн айлдж байна. Чиний өрөөд чиний төвлөх хөвгүүдээс чинь аваач чадахгүй бол тэд Вавилоны хааны ордонд тайгнууд болно гэв. Тэгэхдээ Хезекия Исаяд таны хэлсэн эзний үг сайн юм гэв. Учир нь миний өдрүүдэд амар болон аюулгүй байвал бодоогүй гэж боджээ. Хезекия нас барав. Хезекиягийн бусад үс түүний бүх чадал тэр хэрхэн зөвхөн болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж хот руу ус татсан зэрэг Юдагийн хаадын шашдаг номд тэмдэглэгдсэн суу. Ингээд Хезекия эцэг хүүгийнхээ хамт ойрсож түүний хүү Манасе орнд хаан болов. 상하기도 하고 또 가로되 만일 나의 사는 날에 택함과 진실이 있을 텐데 어찌 상하지 아니하리요 하니라. 히스기야의 남은 사적과 그 모든 권력과 못과 수도를 만들어 물을 청중으로 인도하여 준 일은 유다 왕 역대기에도 그치지 않았느니라. 히스기야가 그 12와 함께 자고 그 아들 므낫세가 대신하여 왕하니라. Амен. Өнөөдөр 2 дугаар хаад номын 20-ыг уншлаа. Өнөөдөр Хезекия хааны Бурхны өмнө даруй байдал болон Бурхны өмнө мөн бардам байдлыг бүгдээр харцгаая. За би өчигдөр та бүгдэд хэлсэн Хезекия хаан ч гэсэн үгийг харахын бодвол бүрэн төгс хүн бол байхгүй. За энэ хааны үр удмыг харахтаа хааны энэ байр суурь гэдэг нь Есүс Христийн нэг сүүдэр загвар. За Есүс бол ахлах тахилчаар энд ирсэн. Хаан бүрэн төгс хаан болж бүрэн төгс иш үзүүлэгч болж ирсэн. Тэгэхээр бид нэр энэ түүхийг харахтаа энэ дээр бол бүрэн төгс иш үзүүлэгч хаан тахилч нар бол байхгүй байсан. Харин Есүс Христийн хувьд бол бүрэн төгс тахилч хаан иш үзүүлэгч байсан. За өнөөдөр бид нар 2 дугаар хаад 20-ыг уншиж байна. Тэгээд энийг харах юм бол за энэ дээр Хезекия хаан бол өглөө төвчтэй болжээ гэж гарч байна. Нэг дээр тэгээд Исая Амосын хүү Исая ирээд за та одоо гэр орноо зэгцлээ удахгүй үхнэ гэдгийг хэлэхэд Хезекия хаан руу эргээл эзэнд залбирч шүү дээ. Аяа эзэн би танаас гуйя би таны өмнө хэрхэн үнээр болон бүхий л
зүрхээр явж таны имлэг шааны үлдэж байсан бэ гэж зөвхөн ойлгоход харин Исаяд эсний үг ирээд 15 жил болоод өгсөн. 그림자가 뒤쪽으로 이렇게 가면서 그 표를 보이면서 그 자기의 병을 이제 다 За тэгээд тэр болохоор эзний намайг би итгэж эзний өрөөнд 3 дахь өдөртөө очих тэр тэмдэг юу вэ гэхэд шатнаас 10 алхам сүудрийг ухраасан тэр тэмдэг байсан. Тэгэхээр бурхны өмнө би энийг харахтаа бурхны өмнө жоохон ч гэсэн даруй байх юм бол бурхан өнөөдөр өгнө гэж хэлэхэд дахиад бурхан 하나님의 경륜을 받고자 하는 여러분 бурхны төлөвлөгөө бурхны хүсэл гэдэг маань хүний өмнө хүмүүсийн сонголтыг дагаад бурхан бол ажиллана. 그렇기 때문에 우리가 이제 신앙생활을 볼때 Тэгэхээр бид нар хүмүүсийн итгэлийн амьдралыг харахтаа сул дорой байж болно, алдаа гаргаж болно. Гэхдээ тэр алдааг бид нар хараад тэр бол мөнхөд хараал хүртэнэ гэж хэлж болохгүй. Яагаад тэгэхээр тэр хүн гимшээд буцаж ирэх юм бол бурхан хүлээн авч бурхан гайхамшигтайгаар ажиллана. Тэгэхээр энэ дээр өвчин тусцсан байхад тэрийг бол бурхан эдгэж байна шүү дээ. Тэр цаг үед ч биш өнөөдөр ч гэсэн бурхан бол гайхамшигтайгаар ажиллаж байна. Хамгийн гол чухал зүйл нь бурханы өмнө хэн даруй байна вэ гэдэг нь маш их чухал. 그래서 하나님 앞에 내가 내 마음을 Тэгэхээр би бурханы өмнө өөрийнхөө бүхий зүрх сэтгэлийг өргөж үнэхээр бурханы өмнө даруй байх юм бол бурхан бол босгоно. Тэгэхээр үгэн дээр байдаг шүү дээ. Даруй байх юм бол бурхан үнэхээр даруй нэгнийг босгож өдөртөн харин даруй биш бардан байх юм бол бурхан түүнийг эсэргүүцнэ гэж шинэ гэрээн дээр бол бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ даруй байдал гэдэг маань бол энэ даруй байдал бурхны зүрх сэтгэл бол маш их хайлж уурсшвэн шүү дээ. Гэтэл Хезекияхан тэр өдөр өгнө гэж хэлж байхад бурхан бол тэрийг 15 жилээр сонгож байна. За тэрний эсрэг талд мөн адилхан нэг бүлэг өнгөрөөд энэ үг гарсан ба сайн байлаа гэтэл яг тэр байр суурин дээр холоос Вавилоноос мэдээж тэр цаг үед бол Вавилон болон энэ Юда хаан болоод хоорондоо ирдэ байсан юм шиг. За тэгээ Вавилоноос Хизкий хааныг өвчтөй байсныг сонсоод ирүүл болоод тэгээд бэлэгсэлд болоод тэр Вавилоноос өгч байна шүү дээ. Тэгээ баяр хүргэж тэгээд Хизкий хаантай уулзгаар ирэхэд Хизкий хаан энд бүхий л өөрийнхөө зүйлүүдийг ертөнцийн сан ерөөсөө байхгүй өөрт нь байгаа бүхий зүйлүүдийг бол тэнд үзүүлсэн. Тэгээ нэг ч үзүүлээгүй харуулаагүй зүйл байхгүй. Тэгэхээр бид нар энийг харахтаа бардам өөрөөрөө сайрхаж байна шүү дээ. Тэгэхээр тэр өөрөөрөө сайрхаж байгаа тэр зүйлийг бид нар заавал мэдэх ёстой нэг зүйл байна. За тэгээд бид нар дэндүү баярлах юм бол өөрийнхөө бүхий шагналыг алдана. Есүс ингэж хэлсэн. Хэрвээ та нар хүмүүсээс цаашаалыг авахар энэ зүйлийг үлдсэн бол хүмүүсийн ямар нэгэн зүйлийг харуулахаар үлдсэн бол тэн дээр болоод шагналыг авна. За ахлах дахилч тэр хүнийг хараад тэр бол ариун хүн байна гэж хэлэхэд тэр хүн бол хүмүүсийн өмнө гайхамшигтай залбирал хийн. Тэгэл тэр залбир бол бурхны өмнө даруй биш харин хүмүүсийн өмнө бол хийж үлдэхэд харин эзэн тэр ахлах дахилчийг хараад бол тэр бол өөрийнхөө шагналыг авсан гэдгийг хэлж байна. Тэгэхээр миний хувьд бол шагналаа алдахыг хүсэхгүй байна. Хин нэгэн хүнээс цаашаал хин нэгэн хүнээс хүлээн зөвшөөрлөг авахаар хүсэхгүй. Харин хин нэгэн хүнээс буруу ойлголтыг авахд зүгээр харин эзэн хэлэхдээ хин нэгэн хүн буруу ойлгож шахах юм бол миний үнэхэр жинхэнэ байгаа байдлыг буруу ойлгох юм бол зүгээрээ гэхдээ би энд бол яваад өгөө намайг буруу ойлгосон ч яах вэ гэж хэлэхгүй. Хэн нэгэн хүн хавчигдах боломжтой, хэн нэгэн хүн бусдад бол буруу ойлгох боломжтой. Тэг зарим хүмүүс болохоор энийг бол засаж болоод
залруулж явах ёстой гэж боддог. За тэгээд би бус хүмүүсээс намайг сайшаагаад өгөөч гэж хэлэхгүй, хүмүүс юу гэж бодно тэр бол хамаагүй. Гэхдээ тэнд бол ойртог очиод намайг би тийм бишээ, би ийм бишээ гэж өөрөө сайрхаад байх хэрэггүй. Тхиим бол шагнал байхгүй болно. 사람들이 어느 정도 없어지면 저도 몰라요. За тэгэхээр тэр шагнал хэр хэмжээгээр байхгүй 그때 상대를 болохыг сайн мэдэхгүй. 10번 다 없어질지 모릅니다. За тэгэхээр хүмүүс хэрвээ биднийг сайшаах юм бол бидний шагнал бол байхгүй болно. Энэ удаа би үнэхээр хүмүүсээс сайшаалыг авсан чинь миний нэг шагнал байхгүй болж гэж бодож магадгүй. Би тэрийг бол сайн мэдэхгүй. Гэтэ Есекиэл хааны энэ дээр гарч байгаа тэр бүхэл зүйлүүдийг Вавилонд харуулна гэдэг маань дэндүү өөрөөрөө баярхаж сайрхаж байна шүү дээ. Өөрийнхөө хаанчлалын дотор байгаа бүхэл зүйлийг 13-ыг харах юм бол 20-13 дээр харах юм бол Есекиэл тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх ертөнцийн сан мөнгө алтай анхимал үнэртэй тос зэвсгийн агуулга болон өөрийн бүхий л агуулгад байсан бүгдийг үзүүлэх Есекиагийн гэрт болон бүх эзэмшлэлтэнд тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл байсангүй гэж. Тэгэхээр энэ бол бид нар энэс болгоомжлох хэрэгтэй. Бид нар хин нэгэн хүнд би өөрийнхөө талаар ярихдаа маш их болгоомжтой ярих хэрэгтэй. 이런 일이 없어도 조금 더 이렇게 좀 더 크게 말합니다. Зарим хүмүүсийг харах юм бол гэрчлэл ярихдаа ч гэсэн арай жоохон том яриад байдаг. Тэгээ бус хүмүүсийн хажууд бол нэлийн гайхамшигтай агуугаар ярих гад байдаг. Харин тхиим бол тэр тал дээр бүхий л сүнслэг хүч чадал халдаар байхгүй болно. Тийм болохоор бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар мацаг барихтаа ч гэсэн хүмүүст бөө хэлээ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар мацаг барих юм бол энд ч хэлэхгүй би өөрөө л барих хэрэгтэй. Би өнөхөр сүм чуулганы хадлаа ямар нэгэн зүйлийг хийнэ гэх юм бол тэр тал дээр би илчлээл. Илчлэх хэмжээгээр би өөрийгөө илчлэх хэмжээгээр бүх шагналаа бол илчлэх тусаа түүнд бол түүнд үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй. Тэгэхээр илчлэх тусам энэ зүйлүүд байхгүй болно. Тэгэхээр эзэн бидэнд хэлсэн энэ үг байна. Бидний амнаас гарч байгаа үгээр бид нэр сайшаагдан бидний амнаас гарсан үгээр зөвхт болон шүүртнэ гэдгийг бол хэлсэн. Тэгэхээр Хизкия хааны хувьд нүдэнд харагдах зүйлүүдийг хэлж байна. Харин бидний хувьд бол энэ амаар ярьж байгаа үг маш их болгоомжтой ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ үгээр юу гэж хэлэх ёстой юм бэ гэхээр Есүс Христийн тэр алдрыг бид нар харуулах хэрэгтэй. Есүсийн үгийг илчилж, Есүсийн үгийг дамжуулж, эзний тэр агууг бид нар дамжуулах юм бол Бурханаас бид нар алдрыг авч биднэрт бол мөн шагнал байна. Гэхдээ миний талаар бусд сайрах юм бол тэнд бол шагнал байхгүй гэдгийг сайн мэдээрэй. Энэ бол бидний бодсноос илүү хүмүүс болохоор энийг дэндүү гүнзгий боддоггүй. Энд бол үнэхээр хичнээн шагнал алдсан. Дараа нь бол энэ бидэнд харагдана би хичнээн шагнал алдсан. Тийм болохоор шүдээ хаврын уйлнаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс энэ болохоор зовлон хэцүү байгаа учраас тэгнэ гэж хэлж байна. Харин энэ дээр болохоор маш их шагналаа алдсан тэр үед бол би яагаад ингэвэ гэд шүдээ хаврах нь шүү дээ. Би эзний өмнө жоохон төвчээртэй байж эзэн алдрыг өргөсөн бол би маш олон шагналыг авах ёстой байтал. Гэтэл одоо бид нар бол сайн мэдэхгүй байна. Үгэн дотор бид нар ийм юм бэ, тийм юм бэ гэж мэдэж байгаа боловч харин тэр цаг үед Бурхны өмнө очин зогсохдоо би өөрийнхөө тэр алдсан шагналуудыг бол би өөрөө харна. Тэгээд тэр үед би үнэхээр тэр үед тийм байхгүй юм байхгүй гэж бодно. За миний хувьд бол шагнал би сургуульд байхдаа авч явахад ийм бодол төрж байлаа.
각 반마다 상을 주고 Анги болгонд бол хүүхдүүдээс онц сурсан хүүхдүүдэд шагнал өгдөг байсан. 우수 상을 주잖아요. 근데 제가 저하고 이렇게 항상 저도 이제 공부를 열심히 했고 Тэгээ миний хувьд болохоор 기회가 있었어요. маш их хичээл сайн хийж байсан. Надтай ойролцоо хүүхдч байсан. 상하겠지라는 Тэгээ би 생각을 бол шагнал авах гэтэл би авч чадаагүй миний нөгөө хүүхэд авсан. Тэгээ би бол 빼앗긴 거라 생각했었어요. нөгөө би өөрөө шагналыг тэр нь булаалгасан юм шиг тэг санагдаж байсан. Миний найз тэр шагналыг авах тэр өдөр би юу бодсныг та нар мэдэх үү? 내가 상을 못 탔지. Би яагаад шагналыг авч чадсангүй? 뒤에 돌아보면서 Тэгээд эргэж буцаж хараад 100점 안 받은 게 막 너무 тэр 100% тэр авч чадаагүй дээ 95% авсандаа би бол харамсаж байсан. Жохон хичээл хийсэн бол би тэр шагналыг авах байсан. Тэгэл тэр л бодогдоод бүр шүнжэнгөө бодогдоод 원망했습니다. өөрийгөө зүхэж байсан. Тэр болохоор ертөнцийн шагнал байсан. Гэхдээ тэрийг бол авахын тулд тэр бол юу ч биш шүү дээ. 지금 어디 가는지 몰라요. Тэгээд тэр шагналд авсан зүйлүүд хаашаа шивсэн бүү мэд. 우리가 천국에서 Тэгэхээр бид нэр мөнхийн усан шагналыг авна гэдэг маань энэ мөнхөд Бурхны мөнхийн саашаал мөн 반짝 빛나는 것을 нэг удаа гэрэлтэд өнгөрөх биш харин мөнхөд гэрэлтэх тэр алдарыг бид нар авна. 그게 소망이에요. Тэгэхээр бид нар 해보는 필요가 없어요. бол энэ дээр бол үнэхээр 다 말씀드리죠. алдаж болохгүй үгэн дээр юу гэж ütсэн бэ нэ гэхээр бүх зүйлийг нууцсал гэж хэлээд баруун гарт чинь юу хийж байгааг зүүн гартаа мэддэхгүйгээр хий бүү яар 내세울 필요가 없다는 것이죠. тэгэл өөрийгөө босгох хэрэггүй. Бурхны өмнө ямар нэгэн зүйлийг хийх юм болвол хинч мэддэхээргүй хий 모든 대답하고 зэрэг хүмүүс болох 말씀하면 됩니다. 괜찮아요. мэддэхгүй хийгэнгүүт ерөөсөө хүмүүст хэлдэггүй, пасторт ч хэлдэггүй. Тэгэхээр пасторт бол хэлэхэд зүгээр харин би ингэж хийхэд тэр хүн юу хийгээд байгаа юм гэж л тэгэх хэрэг байхгүй. 또 감정할 때도 Гэрчлэл ярихдаа ч гэсэн дэндүүх ярих хэрэг байхгүй. Гэрчлэл гэдэг маань Бурхны агууг л илчилж байгаа шүү дээ. Түүнээс би ингэж хийлээ, тэгж хийлээ гэж бол хэлэх биш. Тэр энэ сүнслэг хүч чадлыг авахын тулд энэ алтарыг авахын тулд эцээ хүртэл бид нар дэвчээртэй байх хэрэгтэй. Бурхны өмнө үнэхээр саашаалыг авч Бурхны дотор саашаалыг авсан, шагналыг авсан итгэгч нар байхыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай. Үсэлтэн тэнгэрч шиг энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд оруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүр хүч таны